Салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Сайн байцгаана уу сонсогчдоо, мигмар гараг болсон байна. За тэгэхээр энэ удаад та бүхэнд 3 болсон явдал ярьж өгөхөө сууж байна. Энэ удаагийн 3 болсон явдал бол маш сонирхолтой байгаа. Нэрээ Jeffrey Epstein-ийн талаарх дугаар маань part 1 нь өчигдөр цацагдж орсон. Та бүхэн сонсож амжаагүй байгаа бол ороод сонсоорой. За тэгээд өөр зүйл нуршилгүй шууд болсон явдал руугаа орцгоё. 2006 оны 12 сарын 25-ны зул сарын баярын өдөр нэг залуу найз бүсгүйтэйгээ гэртээ 50 тухлаа сууж исэн. Тэгсэн чинь гинэт хаалга тогшиг чимээ гараад залуу болохоор хаалгаа нээхээр очиход өөдөнд нь 2 буутай этгээ зогсож исэн. За тэгээ нөгөөх чинь сандарсандаа шууд л хаалгаа хаахыг оролцсон боловч амжаагүй. Нөгөөдөл нь хүчээр түлтгэж онгойлгоод нэг нь гараа хаалганы завсраар оруулаад залуугийн толгоор нь шууд буудсан байна. Тэр бол газар унах үед дахиж нэг удаа толгойд нь буудангуудаа зочны өрөөнд явж ороод буудан дээр байсан найз бүсгүйг нь бас буудаад харамсалтай тухайн эмэгтэй бол шууд газар дээрээ нас барсан. Дараа нь тэр хоёр гэр дотор явж үн хөрөх өөрсөндөө таалагдсан бүх зүйлийг тонож дээрэмдээд тэр байшингаас яваад өгсөн. Тухайн гэрт байсан залууг бол Ryan гэдэг, харин найз бүсгүйхин нэрийг Heather гэдэг. За Heather бол толгойдоо буудуулсан болохоор нас барж, харин Ryan бас л толгойдоо буудуулсан мөртлөө гайхалтай нь бол амьд үлдэж чадсан. Ryan газарт хөвтөөд маш аимшигтай өвдөлт мэдэрч исэн ч буудуулсан гэдгээ өөрөө ерөөсөө ойлгоогүй. За бууны сумны хилтэрхий түүний нүүрний ясан дотор үлдээд тархиндаа ол ноцтой гэмтэл авсан байсан. Шархан хитрхи хүнд байсан болохоор Ryan өөрийгөө ямар нөхцөлд орсноо ойлгохгүй тусламж дуудахч ухаангүй болчихсон байсан. За энэ үеэр бол хотын нөгөө захад Ryan-ы ээж аав хоёр нь гэртээ за хизээ одоо тэр Ryan Heather хоёр эрхийн болоо гэсэн байдалтай хүлээж исэн. За учир нь гэх юм бол тэр өдөр яг л зул сарын баярын өдөр байсан болохоор Ryan Heather хоёр тэнд очиж оройн хоол хамт идэнэ гэж ярилцсан байсан. За тэгээд аав нь Ryan лөө дахин залгасан ч уцаа юусаа аваагүй. Тэгэхээр нэг л эвгүй санагдаад ямар ч одоо ингээд тайлбар хэлэхгүйгээр орой хамтдаа баяр тэмдэглэхэ болно гэж байхгүй гэж бодоод баахан сандарч эхэлсэн. За ингээд тэд Ryan-ы гэр рүү явж очихоор шийдээд очоод хаалгыг нь тогшсон чинь ямар ч хүн хариу өгөөгүй. Тиймээс цагдаа руу залгаад аюулгүй байгаа эсхийг нь шалгуулахар болсон. Цагдаа нар дуудлагын дагуу гэрт нь явж очоод хаалгыг нь тогшсон боловч хинч хариу өгөөгүй. Цонхоор нь шалгаж харсны дараа арын хаалгаар нь орё гэж шийдсэн. За арын хаалга нь бол онгорхой байсан юм байна. Ryan арын хаалганы үүдэн дээр нэг нүд нь хөхөрч хавцсан байдалтай зогсож исэн. Тэгээ ерөнхийдөө бүх зүйлд будилсан байдалтай яг юу болоод байгааг огт ойлгоогүй юм шиг харагдчихсэн. Цагдаа нар гэрлүүн явж ороход бол буудан дээр Heather амьсгал хураасан байдалтай хэвтчихсэн. Ryan бол толгойдоо 2 удаа буудуулсан. За нэг сүм бол толгойнх нь хажуугаар одоо ингээд зүсэх маягаар шүргээд өнгөрсөн. Харин нөгөө сүм нь хамраар нь ороод нүдний хөндөй рүү хилтэрхий нь орчихсон байсан. Гаднаас нь түүнийг харахад бол нэг нүд нь харлаж хөхөрсөн байдалтай байсан. За хамгийн харамсалтай нь цагдаа нар түүнийг хараад яаралтай тусламж хэрэгтэй гэж огт бодоогүй. Харин бүр найз бүсгүйгээ буудсан байх магадлалтай гэж сэжиглээд Ryan-ыг бол баривчлаад цагдаагийн машинд суулгаад тэр чигт нь орхичихсан. За тухайн машинд Ryan бүр 4 цаг сууж хүлээсний эцэст түүнийг бол цагдаагийн хилцс рүү аваачиж байцааж эхэлсэн. За гэрт чинь яг юу болсон? Чи яагаад найз бүсгүйгээ хөнөөсөн бэ гэж асуухад Ryan яг юу болсон талаар ярьж чадахгүй. За тэр өөрөө ол тархины гэмтэл авчихсан байсан болохоор нөхцөл байдлыг үнэхээр тайлбарлаж ярьж чадахгүй байсан. Цагдаа нар өөрт хэрэгтэй асуултандаа хариулт авч чадахгүй байсан болохоор асуултаа арай энгийн болгоод чиний нүүр яагаад ийм болцсон бэ гэж асуусан чинь Ryan болохоор мэдэхгүй гэж хариулсан. За тэгснээ манай найз бүсгүй намайг гэмтээсэн байх гэж бодож гинөө гэж ярьснаа нэрийг нь ч санахгүйсэн. Яриа цаашаа үргэлжлэх тусам улам эмх замбраагүй болж бодилсан байдалтай хэвээрээ байсан. Ингээд хэсэг хугацааны дараа Ryan хамаг чадлаараа бүх зүйлийг тайлбарлах гэж оролдож эхэлсэн. За тэр бол хэлэхдээ үнэндээ бол манай гэрлөө хүмүүс дайрч орж ирсэн гэж ярьсан боловч яриа нь одоо тийм утгагүй, нааш цааш болсон нэг тийм манарсан шинжтэй хэвээрээ байсан. Ryan баг багаар ой санамжинд сэргээд яриа нь арай тодорхой болоод эхэлсэн. За тэд нар бол буутаа орж ирээд буудаж эхэлсэн гэж ярьсан ч гэсэн харамсалтай цагдаа нар түүний ярианд нь итгээгүй. Ryan-ы нүүрэндээ авсан гэмтлийг ерөөсөө тоогоогүй, түргэн тусламж дуудаад эмнэлэгт хүргэх талаарч огт бодоогүй. Харин худал мэдүүлэг өгөөд найз бүсгүйгээ өөрөө буудсан залуу гэсэн бодолтой хэвээр байсан. Тийм болохоор ямар ч яаралтай арга хэмжээ авъя гэж бодлоггүйгээр хэргийг өөрөөр нь хүлээлгэнэ гэсэн горимлоо шилжиж эхэлсэн. За гэхдээ бараг 1 цаг орчим ярилцсны эцэст бол мөрдөгч
Ryan-ы нүүрэн дээрх шарахыг сайн ажиглаж харснаа хүнд гэмтэлтэй байгааг нь ойлгож эхэлсэн. За ингээд Ryan бол цагдаагийн хяналтанд бүхэл бүтэн 6 цаг болсны дараа ашгүй нийгэм эмнэлэгт хүргэхдгээр болсон. За эмнэлэгт явж очисон даруйд нь бол түүнийг харсан эмчнэр нүүрэндээ буудулсан гэдгийг ойлгосон байгаа. За хамгийн харамсалтай нь түүний шарах халдвар авсан байгааг нь ч гэсэн илрүүлж чадсан юм билээ. Хэрвээ Ryan цаг алдалгүй эмчилгээ авч чадсан бол халдвар авахаас зайлсхийх бүрэн боломжтой байсныг нь эмчнэр хэлсэн байгаа. Ryan-ыг эмчнэр бол яаралтайгаар тархины мэсцэлд оруулаад тэр 35 хоног эмнэлэгт хэвтэж эмчилүүлсэн. Хэдийгээр биеийн дээрдсэн ч гэсэн тухайн гэмтэл нь амьдралыг нь эрс өөрчилж Ryan зүүнүүдээ бүр мөсөө алдсан байгаа. За түүнээс гадна тархиных нь нэг хэсгийг авахаас өөр аргагүйд хүрч тэр явдлаас хойш Ryan бол байнга таталт өгдөг болсон. За ингээд Ryan-ы эцэг эх нь хуульч хүслөөд хүүгийн цаг тухайд нь эмнэлэгт хүргээгүй гэж Phoenix хотын цагдаагийн газрыг шүүхэд өгсөн. Гэхдээ хамгийн харамсалтай нь байцаалт авчаах үеийн дүрс бичлэг байсаар байтал нотлох баримт хангалтгүй гэх үндслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ ямар ч тач Ryan Heather хоёрыг буудсан этгээдүүд хожимд баривчлагдаад тэдэнд бол бүх насаар нь шоронд суух ял оноож чадсан юм байна. За энэхүү түүхийн хамгийн эмгэнэлтэй хэсэг нь юу байсан гэхээр Ryan тухайн хэрэг явдал болсноос 10 жилийн дараа таталт өгч нас барсан явдал байсан. За ингээд эцэст нь гим зэмгүй залуухан хосууд амь насаараа хохирч уучлж боломгүй алдаа хийсэн цагдаа мөрдөгчөд ямар ч хариуцлага үүрэлгүй үлдсэн байсан. Дугаартаа хамтран ажилласан Take Feed Monster уургийн ундаа та бүхэн энэхүү эрүүлэр жингээ барих болон жин хасахад зориулагдсан хоол орлуулагч уургийн ундааг CU-гийн бүх салбар дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Нэмэлт сахар агуулаагүй, салаатнаас ч бага калоритой өглөөний цайны оронд хэрэглэж болно. Дасгалын дараа булчин сэргэлтэнд бас өдөр хөнгөн уурга нөхөхөд хэрэглэж болох юм байна. Хэнд зориулагдсан бэ гэхээр жингээ барьж байгаа, калори багатай хоол сонгож байгаа, үлсэхгүйгээр турах зорилготой, мөн уураг дутагддаг бүх хүнд тохиромжтой. Үр дүнд нь та яах вэ гэхээр жин аажмаар буурч булчин хадгалагдана. Дасгалын үр дүн илүү мэдрэгдэж, бие хөнгөн, энерги доктортой болно. Take Feed Monster өдөрт авах ёстой биеийн хэрэгцээ дургийг танд бүрэн өгч чадна. CU-гийн бүх салбраас. За ингээд хэдүүлээ хэрэг рүүгээ буцаад оръё. Энэ түүх танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр Ellie гэх бүсгүйн талаар одоо өгүүлэх болно. За нэг өдөр Ellie найзуудтайгаа гарч хөгжөлтгөөр болсон. Тэгэх үеэрээ Jordan гээд залуутай танилцаад хамт ууж байжгаад тэгээд Jordan Ellie-г гэрт нь хүргэж өгөхөөр болсон. За гэхдээ харамсалтай нь гэрт нь хүргэж өгөх биш, шал танихгүй газар руу аваачж агаад тэгээд түүнийг хүчинсэн байгаа. Харамсалтай нь Ellie бол маш их айцтай байсан болохоор цагдаад мэдэгдээгүй өнгөрөөсөн. Тэр явдлаас 2 сарын дараа Jordan гэнэт Ellie-гийн байр руу явж очсон. За яагаад ч юм гэртээ оруулсан чинь нөгөөх нь хутаг гаргаж ирээд Ellie-г зодоод ахаад хүчирхийлэл үлдсэн. За энэ удаад харин Jordan-ыг явсныхан дараа Ellie бол цагдаад хандсан. За аз болоход Ellie нотлох баримттай байсан. Түүний Snapchat-ийн мессежийн дунд нь Jordan өөрөө хүчирхийлэл үйлдсэн гэдгээ ил тод хүлээн зөвшөөрсөн мессежнүүд нь байсан. Цагдаа нар тухайн Jordan-гийн этгээдийг баривчилсан ч гэсэн батландаалтаар тэр бол суллагдсан. За суллагдсныхаа дараа ахаад Ellie-гийн гэртэн дайрч ороод дахиад хүчирхийлсэн байна. Ахаал цагдаа нар Jordan-ыг баривчилж шоронд хорьсон. За тэр бол ойролцоогоор 17 хоног шоронд байсны эцэст нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар суллагдсан юм байна. Ellie цагдаа нартай аль хэдийнэ харилцаа холбоотой болсон болохоор өөр нэг нууц явдлыг ч гэсэн илчилсэн нь зөв юм байна гэж бодоод хэдэн жилийн өмнө намайг 12 настай байхад гэр бүлийнхээ нэг арга хэмжээний үеэр өөрөөсөө хамаагүй ахныг эрэгтэйтэй танилцсан тухайга ярьж эхэлсэн. За тэр хүний нэрийг бол Mo гэдэг. Тэгээ танилцаад удаачгүй Mo түүнийг биеийг нь үнэлүүлж нэг газраас нөгөө газар руу зөөж авч яваад аимшигтай зүйлүүд хийлэгдэг байсан гэж ярьсан. За түүнээс гадна тухайн үед Ellie ганцаараа байгаагүй Mo тийм зүйлийг өөр 60 гаруй октоор хийлэгдэг байсан. Тэр нэлээд томоохон хэмжээний хүний наймааны бүлэглэлд хамааралтай нэгэн байсан. Ellie 12 настайгаас нь эхлээд өсвөр нас хүртэл нь олон жил хүчээр ашиглаж исэн талаар ярьсан байдаг. За тэр ярьсан зүйлүүд нь бас л Snapchat мессежээр нь нотлохоотойгоо байж исэн. Тэднийг цагдаа нарт үзүүлээд Ellie-гийн аюулгүй байдалд нь санаа зовж исэн болохоор нэг зочид буудалд түүнийг байлгахаар болсон. За гэхдээ харамсалтай нь нөгөө бүлэг этгээдүүд Ellie-г хайж олоод яг одоо Blackpool руу яв гэж тушаасан. За
Ellie бол үгнээс нь зурч чадахгүй тийшээ нь явж очиход хамгийн анх хүний наймааны золиос болгосон Moe-тэй уулзсан байгаа. Moe Ellie-г нэг зочид буудлын руу авч яваад тэнд нь олон ирчүүд очиж ахаад л хүчирхийлсэн. Мэдээж цагдаа нар Ellie-г алга болсныг нь олж мэдээд Blackpool руу очиж олж аваад буцаад нөгөө анх нууж исэн буудлын руу авчирсан. За түүнээс гадна Moe-г ч гэсэн цагдаа нар ол барьж аваад шоронд хийсэн байгаа. За тэгээд тухайн үйл явдлаас хойш 2-7 хоногийн дараа гэхэд цагдаа нар Ellie-г дагуулад Blackpool руу авч яваад чамааг яг ямар газраар дагуулж явсан, хаашаа явсан алхам бүрийг чинь дагаж яваад хүний наймааны бүлэгмийг бид илрүүлнэ гэдгээ хэлсэн байгаа. За Ellie ч бол энийг нь зөвшөөрсөн. Ингээд бүтэн 2 өдрийн турш Ellie-г хот даяар дагуулж яваад Ellie бол зарим нэг тодорхой газруудыг зааж өгч эхэлсэн. Гэхдээ хачирхалтай нь Ellie-гийн зааж байгаа байршлууд өгч байгаа дэлгэрэнгүй мэдээллүүд нь нэг л тийм бүдэг бадаг тодорхой биш болоод эхэлсэн. За яг энэ газраар чамайг авч явж исэн юм уу? Эсвэл өөр газраар явсан юм уу гэж асуухад нь би сайн мэдэхгүй байна. Тийм ч их итгэлгүй байна гэж ярьж эхэлсэн. За ингээд 2 өдөр нааш цааш явсны эцэст цагдаа нар Ellie анх эрэхтэй өгсөн мэдээллээс нь илүү зүйл мэдээж авч чадаагүй өнгөрсөн. Харин тэр үеэс нь эхлээд Ellie-г болж өнгөрсөн бүх зүйлд сэжиглэж эхэлсэн. За тэгээ мэдээж утсыг нь ол шалгасан байгаа. Тэгсэн чинь утсан дээр нь бол Ellie үнэхээр Blackpool-д нэг зочид буудалд байсан гэдэг нь үнэн байсан ч гэсэн тэр буудлаа Ellie өөрөө захиалсан байсныг нь олж мэдсэн. Хүний наймааны хохирогч болсон гэсэн яриатай нь энэ үйл явдал нь огт таарахгүй байсан. За түүнээс гадна Blackpool хотод бол Ellie очсныхоо дараа дэлгүүр хийсээд худалдан авалт хийгээд хяналтын камерын бичлэгүүдээс ч тэр бүгд нь харагдчихсан. Ингээд ийм зүйлийг нь хараад Ellie бол огтхон ч хүний наймаанд өртөөгүй бүгдийг нь өөрөө зохиосон болохыг нь цагдаа нар ойлгосон ба. Зөвхөн энэ Blackpool-ийн талаар худлаа ярьсан биш, бүр хамгийн ихний ярьсан тэр Jordan Gate залууд 3 удаа хүчндүүлсэн гэж мэдүүлсэн нь хүртэл бүгд худлаа байсан. Цагдаад үзүүлж исэн Snapchat мессежүүд нь хүртэл хуурамч зүгээр л өөрөө зохиогоод өөрлөгөө явуулсан мессежнүүд байсан. Тэгээ бүр болоогүй Ellie өөрийгөө цохиод биеэ хөх ниц болгочоод тэрийгэ цагдаад харуулад нотлох баримт болгодог байсан байна. За тэгээ мэдээж худал мэдүүлэг өгсөн, хүний нэр төрт хаалтсан, нөгөөдөл нь хийгээгүй хэргийнхээ төлөө цагдаад баригдсан гэд нэлээд олон хууль бус үйлдэлүүд хийсэн болохоор Ellie гэх эмэгтэй яавч сэтгцийн хувьд эрүүл хүн биш гэж үзээд баривчлахаар очисон чинь Ellie алга болсон байсан. Хин ч хаана байгааг нь мэдэхгүй, хаанаас ч олж чадаагүй байжсэн чинь Ellie галт тэргээр Preston руу явцсан байсан. За тэгээ тэнд очиод хотын төвд явж байгаад нэг Oliver гэх нэртэй согтуу залуутай танилцаад нөгөөхтөөгөө баахан сэтгэгнэж хамт хоноод хоорондоо утасны дугааруудаа солилцоод тэгээд салцгаасан юм байна. Тэнд бол Ellie ихэд хончоод тэгээд гэрлүүгээ буцаж очихт нь цагдаа нар угаасаа хайж исэн болохоор ямартай ч уулзалцсан. За тэгснэ цагдаа нарт ярьсан ярианд бас л маш солиотой байсан. Oliver гэх залуу намайг хүний наймаачдтай нийлээд Preston руу эргэж албадсан. Тэд нар намайг хүчээр тийшээ очих гэж сүрдүүлээд дараа нь Oliver намайг өөр олон ирчүүдтэй уулзуулж тэд нар намайг хүчнөдөж зарим нь бүр намайг зодож тамалсан гэж хэлээд бас л хөхнөц болсон шархаа үзүүлээд за тэр нь бас л нөгөө өөр дээрээ үүсгэсэн шархнууд байсан. Цагдаа нар бүр аргагүй ирэхэнд Oliver гэдэг залууг бол хайж шалгаж эхэлсэн. За ер нь бол юмыг яаж мэдхүү үнэхээр тийм зүйл болсон байвал Ellie-д бурууг нь тохох бас хэцүү. За тэгээ шалгалтын эцэст Oliver биш харин Ellie баривчлагдахаар болсон. Хууль сахиулагчдын үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн зүйл ангаар ялт тулахаар болсон. За гэхдээ нэх удалгүй Ellie батлан даалтаар соллогдсон байна. Тэгээ бас л зангаа тавихгүй дахиад урдных шигэ үйлдэл гаргаж эхэлсэн. Дэлгүүрээс тэр бол нэг алх худалдаж аваад тэгээд хэд хоногийн дараа тухайн алхаараа өөрийгөө цохиод бүр нүүрлүгөө хүртэл хэдэн удаа цохиод гараа цохиод хуруу нь бүр тасрах шахсан байдалтай хоёр нүд нь улайж хавдаад харахаас ч амар болцсон байсан. За тэгээ аимшигын байдалтай болцсон Ellie гудамжинд гарч суугаад цагдаа нарыг гэртэл хүлээхэр болсон. Тэр бол өөрийгөө бас л хүний наймааны золиос болсон, нэг байшинд аваачсан, олон танихгүй ирчүүд хүчирхийлсэн, тэгээ бас зодсон гэх мэт түүхийг ярьж эхэлсэн. Цагдаа нар бүр арга буюу түүний гихний ээлжинд эмнэлэгт хүргээд яг тухайн үед харсан хүмүүс бол үнэхээр
өөрийгөө гэмтээсэн гэж хэлэхээргүй нэрэл хин нэгэнд аимшигтай зодуулчжээ гэж бодож исэн маа. За эмнэлэгт хэвтэж эмчтүүлэх үеэрээ тэр өөрийнхөө баахан зургуудыг дараад ямартайч дараа нь гэрлөөгөө харьсан. За тэгээ тэр цагаас хойш нөгөө зургуудаа Facebook дээр постлоод маш урт дэлгэрэнгүй пост бичээд би өөрийгөө алхаар зодож нүцсэн юм байхгүй, харин намайг нэг Пакистан гаралтай бүлэг хүмүүс нийлж хүчирхийлж зодсон гэсэн утгатай бүхэл бүтэн түүх зохиогоод бичсэн байсан. Тэгсэн чинь сошиал орчинд мэдээж хүмүүс үнэн зөвийг ялгах боломжгүй учраас Ellie-гийн амар болсон пост зургуудыг нь хараад Ellie зохиож бичээд байгааг нь мэдэхгүй учраас нийтээрээ итгэж эхэлсэн. Ellie-гийн найзууд нь түүнийг дэмжиж постыг нь шеэрлэж эхэлснээр пост нь одоо яг л вирус шиг тархаж эхэлсэн. Бүр Justice for Ellie гэсэн Facebook групп хүртэл хин нэгэн нээсэн байсан. Тэгснээр тухайн групп нь бүр дорхноо 100 мянган дагагчтай болцсон. Удаачгүй Ellie-г дэмжих нэрийн доор merch хүртэл гаргаад зарж эхэлсэн баг. Тэднэр нь юу байсан гэхээр Justice for Ellie гэсэн бичигтээ ягаан заан бүхий логотой машины наалт, цонхны стикер, тэмдэглэлийн дэвтэр гэх мэт баахан зүйл хот даяар тарж эхэлсэн. Хүмүүс бөөндөө цуглараад хамтдаа хандив босгоод 22 мянган паунд цуглуулсан байсан. За тухайн мөнгө нь болохоор Ellie-гийн одоо нөгөө худлаа санаанаасаа зохиосон Пакистан хүний наймааны бүлэглэлтэд тэмцэхэд зориулсан хандив байсан байна. Хүмүүс цугларч бөөндөө жагсаж, интернет орчинд гисэн галзуурч бүх зүйл хяналтаа алдчих үеэр Ellie-г бол цагдаа нар баривчилсан байгаа. За урд нь тэр бол нэг удаа баригдаад тэгээд батландаалтаар суллагдах үеэрээ ахиж баахан зүйл зохиогоод олон нийтийг төөрөгдөлд оруулсан учраас батландаалтын нөхцөлийг зөрчсөн гэсэн үндслэлээр баривчилсан байна. Баригдж байгаа зурган ч гэсэн интернетэд тавигдаад Ellie-г дэмжижсэн залуучууд бүр маасаараа цагдаа нарыг буруутгаж эхэлсэн. Цагдаа нар хүний наймааны сүлжээ болсон бүлэгмийг нуун дарагдуулж гэн бас Ellie-гийн дуу хоолойг дарахыг оролдож гэн гэх мэт бүр цагдаагийн газрын гадаа нь очиж хүртэл жагсаж эхэлсэн. Ellie гэх эмэгтэй өөрийнх нь зохиосон түүх гэдэг нь нотлогдчоод байхад хүртэл залуучууд бөөнөрөө Justice for Ellie гэж гадаа нь ойруулж утгаа алдчихсан. За хамгийн харамсалтай нь юу байсан гэхээр Ellie-гийн худал мэдүүлэгт буруутгагдаж гүтгэгдсэн бүх ирчүүдийн амьдрал эхнээсээ сүрч эхэлсэн. За хамгийн эхний Jordan гээд залуу огт одоо хийгээгүй хэргийнхээ төлөө хэсэг хугацаанд бол шоронд суусан. За харин дараа нь Moe гэх эрэгтэй бас л гүтгүүлж түүнийг бүр хэсэг бүлэг этгээдүүд олж очоод өмч хөрөнгийг нь сүйтгэж өөрийнх нь эрхэлдэг жижиг бизнесийн байрыг буснуулчаад явцсан байсан. Тэрнээс болоод Moe амиа хорлох оролдлого хийсэн ч азар амьд үлдэж чадсан. Дараа нь Oliver гээд бас л хохирогч залуу байсан. За тэр залуу болохоор маш их сэтгэл гутралд орсны улмаас бас л амиа хорлох оролдлого хийж эцэст нь сэтгцэн эмнэлэгт хүртэл хэвтсэн юм байна. Энэ мэтчлэн хувь хүмүүсийн амьдрал хэцүү нөхцөл байдалд орохоос гадна Пакистан бүлгэм гэж өөр улс орны нэрийг хүртэл хавчуулсан түүх одоо зохиоцсон байсан. Гэхдээ эцсийн эцэст хууль сахиулагчид шудраг ёсыг тогтоож шүүхээс Ellie-г буруутаад тооцоод 8 жил хагас хорих ял оноосон юм байна. Энэ Ellie гэдэг эмэгтэй магадгүй одоо худлаа ярих эмэгтэй ч юм уу эсвэл нэг өөрийгөө өрөвдүүлэх асуудалтай хүмүүс байдаг шүү дээ. Тим төрлийн хүн байсан юм шиг санагдсан. Маш их өрнөл ихтэй түүх байлаа. Ингээд хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. Галзуу X-ийн талаарх маш их твисттэй хэргийг та бүхэнд ярьж өгье. За тэгэхээр Dave гэх нэртэй нэг залуу байсан. За тэр залуу сүүлийн 6 сарын турш Liz гэдэг эмэгтэйтэй болцчихсэн. Яг нь болцоод хоорондоо давгүй одоо харьцаатай байсан ч гэсэн яг тэгж одоо гүнзгийрсэн ноцтой харилцаа бол биш байсан. За тэгээ дараа нь Dave болцооны аппликейшн дээр өөр эмэгтэйтэй танилцсан. За ер нь аль тэр аппликейшн дээр танилцсан гэхээсээ илүү урд нь тэр эмэгтэй Dave-ийн ажилдаг авто засварын газарт нь орж ирж исэн Sarah гэдэг нэртэй эмэгтэй байсан. Sarah ер нь David-д нэлээд одоо таалагдсан юм шиг байгаа. За тэгээ тэд уулзаж болзоонд яваад цагийг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. За нэг өдөр Sarah Dave-ийн гэрт нь орой болтол хамт байжгаад тэгээд гэрлүүгээ харьгаад гарах гэсэн чинь Liz тэднийд гинэт хүрээд ирсэн. Гэхдээ Liz болохоор зүгээр л Dave-ийн байранд орхицсон юм авах гад урьдчилж хилэлгүй очсон нь бол тэр байсан. Ингээд хоёр эмэгтэй тухайн үед бие биедээ нэх их анхаарал хандуулж ач холбогдол өгөөгүй. За яагаад гэхээр аль аль эмэгтэй нь
Дэйвтэй урд нь уулзаж болцчихсэн ч хоёулаа одоо хит гүнзгий харилцаанд арай ороогүй байсан. Тухайн үйл явдлаас хойш 2-7 хоногийн туршид Дэйв, Сара хоёр илүү их цагийг хамтдаа өнгөрүүлж Сара бүр Дэйвийн гэрт нь хондог болж эхэлсэн. За тэгээ байж итэл нэг өдөр Дэйвд Сарагаас нэг сонин мессеж ирсэн. За тэр мессежэн дээр нь болохоор хоёулаа юу н хамт амьдрал яасан бэ гэсэн байсан. Дэйв болохоор шууд л хариу бичиж татгалцсан. Танилцаж уулзаад удаагүй байхад хамт амьдрна гэдэг арай л одоо төрөгднэ гэж бодсон байгаа. За тэгсэн чинь Сара ууралж галзуурч эхэлсэн. Би чамайг үзэн ядчихээн. Угаасаа би өөр хүнтэй уулзж байгаа. Чамтай ахиж харьцахыг хүсэхгүй байна гэж бичгээр нь Дэйв тэгээд бүх зүйлийг ингээд дуусгая гэж шийдээд тоолгүй орхисон. Хариу бичихгүй, холбоо ерөөсөө барихгүй байхад Сара бүр байнга мессеж бичээж, мэйл явуулж тэр болгон дээр нь хараасан, доромжилсан, үзэн ядсан үгнүүд битүү одоо бичигдсэн байдаг байсан. За Дэйв бас л тоохгүй байхыг хичээж нөгөө анх болцож исэн гэсэн Лиз гэх эмэгтэйтэйгээ харьцаагаа үргэлжлүүлж эхэлсэн. За тэгээ байж итэл Сара бүр Лизийг дарамтлж эхэлсэн. Утас руу занал хийлсэн, доромжилсан мессежүүд бичиж нэг өдөр Лиз гэртээ одоо харьсан чинь гаражийн ханан дээр шүршдэг буудгаар бас л хараалын үг бичсэн байсан. Гэхдээ энд хүрээд түүх бол дуусаагүй. Лизийн байшин шатаагаад тэгээ дотор нь байсан тэжээвэр амьтнууд нь хүртэл өгчихсэн байсан. Хоёр нохой, нэг муур, нэг могоо байсан нь үхээд галыг унтраахаар ирсэн хүмүүс нөгөө Лиз гэдэг эмэгтэй болохоор Сара л энэ галыг тавьсан гэж ярьж байсан. За сүүлчийн энэ галзуу үйлдэлээс болоод Дэйв бол маш их цочирдолд орсон. За ямар сандаа өөрийнхөө аюулгүй байдалд санаан зовж гар буу хүртэл худалдаж авсан. Зүгээр л ямар нэг зүйл болох юм бол бэлэн байх хэрэгтэй гэж бодсон байгаа. Ингээд үндсэндээ бол ийм төрлийн дарамт шахаал бүхэл бүтэн 2 жил гарan үргэлжилсэн юм байна. За тэгээ 2 жилийн хугацаанд Дэйв 15,000 гаруй мэйл 50,000 орчим мессеж хүлээж авсан байсан. Сүүлдээ бүр мөрдөгчдөд хандаад ингэжээж л энэ асуудлыг нэг тийш нь болгоё гэж шийдсэн юм байна. За ингээд мөрдөгчд энэ асуудлыг шалгаж эхэлсэн чинь нэлээд одоо сонин зүйл олж илрүүлсэн. За тэр нь юу байсан гэхээр Сара энэ бүх хугацаанд Дэйв рүү мессеж бичиж, мэйл явуулж исэн ч гэсэн түүнийг сүүлийн 2 жил хагасын хугацаанд хинч хараагүй. За одоо Сарагийн одоо найзууд нь ч гэсэн бас хараагүй, гэр бүлийнх нь ч хараагүй байсан. Хамгийн сүүлд Дэйвтэй болцож үеэр нь холбоо барьж одоо уулзаж таарлаж исэн хүмүүс байсан мөртлөө тэр цаг мөчөөс хойш ямар ч холбоо сүлбээгүй бас уцаа ерөөсөө авдаггүй байсан байгаа. Тэгээ Сара бас нэг хормон дээр очих урилгатай байсан мөртлөө тэрэнд нь ч гэсэн очоогүй. Тэгээ энэ бүхнээс хамгийн хачирхалтай нь юу гэхээр Сарагийн данс нь 2 жил хагасын туршид огт орлого зарлахын гүйлгээ хийгдэггүй байсан. За тэгээ мөрдөгчд бол бодож эхэлсэн. Магадгүй Сара аль хэдийн амнасаа алдсан байх. Хэрвээ үнэхээр тийм бол энэ бүх мессеж, мэйлийг яг хэн илгээсэн болж таарах уу гэж гаргалгааг нь олохоор ажиллаж эхэлсэн. За удаагүй нэг өдөр Дэйв цагдаа руу залгаад нэлээд сандарсан байдалтай бие хамгаалах гэж авсан байсан буун алга болчлоо гэж ярьсан байгаа. За тэгсэн чинь Лиз болохоор тухайн бууг Сара биш, харин урдны үерхжсэн экс найз бүсгүй болох Эми авсан байж магадгүй гэж бодоод түүнийг буруутгаж эхэлсэн. Тэгээ бүр цагдаад өргөдөл гаргаад сүүлийн 2 жил гаруй хугацаанд биднийг дарамтлж исэн хүн бол Эми гэж бичсэн байсан. Мөрдөгчд аль хэдийнэ с жиг авчихсан байсан. За Сараг биш, Эмиг биш, харин Лизийг сэжиглээд эхэлсэн байсан. Тэдний таамаг нь юу байсан гэхээр 2 жил хагасын өмнө Дэйв Лизтэй болцож авах үеэрээ одоо давхар Сара гэдэг эмэгтэй уулзж байгааг нь мэдчихэд тэгээ Сараг хөнөөсөн. Дараа нь бол гар утсыг нь аваад тэр цагаас хойш өөрийгөө Сара гэж итгүүлж жүжиглэж эхэлсэн. Дэйв рүү дарамтлсан мессеж бичиж бүх зүйлийг Сарад тогсон. За тэгээ бүр Сарагийн утаснаас өөрлөгөө мессеж бичээд өөрийнхөө гаражны ханан дээр хараалын үг бичиж гэрээ шатааж тэр бүгдийг бас л Сара хийсэн гэж мэдүүлжсэн. Магадгүй Сара яг бодит байдал дээр жирийн л нэг эмэгтэй байсан бах. За Дэйвтэй 2-7 хоногийн хугацаанд болцсноос нь болоод Лиз гэх эмэгтэй бол харцсандаа амь насыг нь хөнөөсөн байж магадгүй гэж үзэжсэн. Ингээд мөрдөгчд энэ таамгийг хамгийн үнэнд ойр гэж бодоод байж итэл Лиз 911 рүү залгаад би паркт буудуулчлаа гэж хэлсэн байгаа. Мэдээж дуудлагын дагуу яаралтай түргэн тусламж явж очоод эмнэлэгт түүнийг хүргэсэн. За Лиз бол цагдаад мэдэгдэхдээ Эми над дээр хурч ирээд над руу буу тулгаад хөл рүү манд буудчихлаа гэж хэлсэн байгаа. Мэдээж цагдаа нар бол Эмитэй уулзаж шалгаж үзсэн чинь
яг хэрэг гарах үеэр Эймигийн хаана байсныг батлах олон ч нотлохоонууд батлах олон ч хүмүүсээс гарч ирсэн болохоор хэрэгт үнэхээр холбоогүй гэдгийг нь ойлгосон. Тэгээд энэ бүхнээс нь харахад Лиз өөрийгөө буутчаад тэгээд Эймиг гүтгсэн биш үстэй гэж бас л сэжиглэж эхэлсэн. Энэ үеэр бол мөрдөгчдөд нэг гайхалтай санаа орж ирсэн байгаа. Тэд бол Лизтэй очиж уулзаад бид чамд итгэж байна. Эми үнэхээр буутай байж магадгүй. Гэхдээ энийг батлахын тулд бидэнд нотлохоо хэрэгтэй. Бас тэр өөрөө хэрэгээ хүлээх хэрэгтэй байна. Чи бидэнд тусалж чадах уу гэж ասсан. Лиз бол энэнд нь уухайн тас зөвшөөрөөд гэртээ харсныхаа дараа өөрт нь Эмигээс ирсэн юм шиг хуурамч мэйлүүд бичиж эхэлсэн. За тэгээд тэр мэйлүүд дээр нь юу гэсэн байсан гэхээр Лизийн хөл рүү буугаар буудсан Сараг 3-4 удаа хутгалаад цогцыг нь хогийн утанд хийгээд хайсан гэж хүлээн зөвшөөрч байгаа юм шиг бичсэн байсан. За тэгээд тухайн хуурамч мэйлүүдээ мөрдөгчдөд өгөөд нөгөөдөл нь болохоор маш сайн байна. Биднэрт илүү их мэдээлэл өгч чадах уу гэж асуусан чинь Лиз бас л зөвшөөрөөд ахаад хэд хэдэн хуурамч мэйлүүдийг бичсэн байгаа. За энэ удаад болохоор Эми хэрхэн Сараг машины зорчигчийн суудлал дээр алсан тухай нарийн тодорхой бичсэн байсан. Зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчлаа гэдэг шиг өөрийнхөө хийсэн хэргийг өөр хүн хийсэн юм шиг харагдуулах гэж хичээж исэн ч цагдаа нар бол айл эрт Лизийг сэжиглээд эхэлсэн гэдгийг тэр огт мэдээгүй. Мөрдөгчд Лизийн машиныг бол шалгаж эхэлсэн. За зорчигчийн суудлын бүрээснийхэн доороос үнэхээр цусны уулмөр олдсон байгаа. За тэр цус нь Сарагийн цус байсан. Ингээд бүх зүйл тодорхой болж жинхэнэ галзуу X бол Сара биш харин Лиз гэдгийг баталж чадсан. Лиз аль 2 жилийн өмнө Сараг хөнөөгөөд эцэст нь өөрийнхөө хийсэн гим нүглийг Эми рүү чихэх гэж оролдож исэн. Ингээд цагдаа нар Лизийг баривчилж 1-р зэргийн хүн амны хэрэгт буруутгаад шүүхээс түүнд бол бүх насаараа шоронд суух ялыг оноосон юм байна. Ингээд нэгээс нөгөө рүү шилжсэн маш их үйл явдалтай түүхийг та бүхэнд товч бөгөөд ойлгомжтой ярихыг хичээлээ. Дараагийн сонирхолтой түүхүүдээр эргээд уулзъя. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Түр баяртай.